За сайн байцгаана уу Mongolian Australia podcast-ийн маань 83 дахь дугаар буюу 2025 оны хамгийн эхний подкастаа эхлэхэд бэлэн болоод сууж байна. За тэгээ сонсож байгаа сонсогч нартаа шинэ оны мэнд хүргэе. За энэ дугаараар Сидней хотоос одоо амьдралыг өөр өнцгөөс гэгээлэг талаас нь харж болох сэдлийг хүмүүст хүргэх зорилготой Vivid Life Mongolia блогийг эрхлэн явуулдаг Still Fixer Эрдэнийн Азиа төмөр гэх эерэг бодолтой Монгол залуугаа оруулж байна. За тэгээд тэрээр 2022 онд Австралид ирж байсан ба одоо гэр бүлийн хамт Сидней хотод ажиллаж амьдарч байгаа. За тэгээд өнөөдөр бид хоёр Сиднейгийн амьдрал, Still Fixer ажлын талаар мэдээж бас эерэг энергийг түгээж байгаа Vivid Life блогийн талаар болон аялын талаар ярилцгаалнаа. За тэгээд шинэ оны эхний зочноор аялагч эрч хүчтэй, позитив бодолтой ажилсаг Монгол залууг оруулж байгаадаа баяртай байна. За сайн уу Ажаа, шинэ оны мэнд хүргэе. Сайн байна уу, шинэ оны мэнд хүргэе. Хамгийн ихний одоо зочноор оролцож байгаадаа баяртай байна 2025 оны. Баярлалаа. Тэгээд энэ завгүй аялаж яваа үедээ подкастт маань орох урилгыг маань одоо урайлахын хүлээж авсан Ажаад маш их баярлалаа. Урьсанд маш их баярлалаа. За хоёлаа яриагаа Австралид ирэхээс өмнө юу хийж байсан, ямар сургууль төгссөн гэдгээс хоёлаа яриагаа эхлэе. За тэгээ. За би болохоор Монголд шинжлэх ухаан технологийн сургуулийн компьютер техник менежментийн сургуулийг BTMS-ийг 2013 онд төгссөн байгаа. Тэгээд 13 онд төгсгөөсөө диплом авахаас өмнө ерөнхийдөө ажилдаа орсон байсан. Тэгээд Монголд байхдаа сургуулаа 13 оноос энд ирэх хүртлээр Монголд би Mobicom корпорацид 9 жил ажиллаад тэгээд Австрали руу ирсэн байгаа. Яасан Монголын IT-ийн том мэрэгчлэн байж та. Тэгээд би бас шүтээсийг төгссөн байгаа. Шүтээсийн гадаад талны сургуулийг Японы хэлний инженер орчуулагч ангийг төгссөн байгаа шүү дээ. Бас нэг сургуулийн хүүхдүүд байна шүтээсийн. За тийм үү. За. Манай шүтээсийнхэн лаг шүү. Ер нь бас мэдсэн мэдлэгээ бусдад өөрөө мэдээд зогсохгүй те бас бусдад түгээхийг хүсдэг ийм сайхан бодолтой энерги нь сайн энергитэй хүмүүс манай шүтээсийг бас төгсдөг шүү гэдэг айгуун тунд нь шүтээсийг бас хэлээд авахгүй. За тэгээд анх Австралийг яагаад сонгох болсон бэ? Энэ бас л олон улс бий те. Тэгээд яагаад Австралийг сонгох болов? Бас анхны сэтгэл ямар байсан бэ? Ер нь бол Монголоос ингээд 9 жил ингээд Mobicom корпорацид ажиллаад ерөөдөө нэг амьдралын нэг хэвшилтэй болсон байсан л та. Тэгээд ер нь гадагшаа явж ингээд юм үзэж нүд тайлхий гэсэн бодол ингээд аргагүй ирэхэд цаанаасаа ингээд гарч ирсэн. Тэгээд за гадагшаа явъя гэд ямар улс руу явах вэ гэд судалсан. Америк, Япон, Ирланд, Австрали тэгээд олон улсууд байсан. Тэгээд хамгийн гол шалтгаан бол Австралид гэр бүлэрээ тэгээд албан ёсоор ажиллаж сурч амьдрах тийм боломж нь Австрали улсад байсан. Тийм учраас ингээд Австрали улсыг сонгосон байгаа. Тэгэхээр Австрали улсад анх эхнэр нь суралцахаар ирвүү, өөрөө суралцахаар ирвүү, яаж ирсэн бэ? Ямар шугамар? Хамгийн анх тийм эхнэр маань өөрийнхөө мэргэжлийг дэвшлүүлэх зорилго бас байсан. Тэгээд энд төрүүлээд манай эхнэр 1 сарын өмнө надаас өмнө ирсэн байгаа. Macquarie сургуулийн маркетинг тэгээ олон улсын менежментийн ангид ороод манай эхнэр 2022 оны 8 сарын 4-нд яг манай бага охины төсөө өдрөөр нааш нисчихсэн. Тэгээ тэрийг айгүй сайн сандаг байхгүй юу. Тэгээ манай бага охин чинь жоохон байсан тэр чинь 6 таа илүү 5 таа гэсэн баг тийм. Тэгээд төсөө өдрөөр нь ингээд онгоцны бодол дээр баяртай үлдчихсэн байхгүй юу. Тэгээд би тэгээд ниснийхэн дараа хоёр хөвгтэй дагуулад ингээд төсөө өдрийн тэмдэглээд явчихсан. Тэгээд эхнэр маань ер нь их сургуулийн виз аваад тэгээд би 1 сарын дараа дагалт визээр явсан. Тэгэхээр 2022 он гэдэг чинь ковидын үеэр байна уу?
ковид яг дөнгөж дуусаад байж гэсэн үг байна. Уусаад ирсэн. Тийм. 2000 тий ерөнхийдөө нэг жоохон нөгөө 20 цэрэн тавигдаж эхлээл ер нь ирсэн да. Манай ажаачин 2 хүүхэдтэй штэ тэгэхээр хүүхэд нь хэдэн настай илээ хүүхдүүд нь? Манай том охин 10 настай, бага охин 7 настай одоо. Бүгд хоёулаа Монголд төрсэн юм биш үү? Тий, Монголд. Одоо сургууль соёлдоо ер нь гайгүй юу? Хэлн одоо дажгүй болж байгаа зү 22 оноос хойш сургуульд ороод сурахаар. Тий, анх эрэхт нь айжсэн юмнуудын нэг юм нэ. Тэгээд энд ирээд нөгөө орчин нь өөрчлөгдөн найзуудаасаа тусдаа тэгээд сайн харилцаж чадахгүй англи хэлээр сайн мэдгүй ирж байгаа шүү дээ. Тэ жоох хүүхдүүд юм чинь. Тэгээд яах бол доо гэж бас бодож исэн. Тэгсэн хүүхдүүд айгүй хурдан англи хэлээ сураад тэгээд нөгөө монголчууд бас байдаг. Тэгтээ ерөөхдөө англиар сургууль дээр шууд ярьчихдээ юм байлээ. Тэгээд хүүхд болохоор англи хэлээ айгүй хурдан сурсан. Тэгээд анх чи энд ирээд англи хэлийг заажгүй за гэртээ хэдүүлээ ингээд дасгал хийя. Ингээд англи хэлээр ингээд төлхөө ярина шүү гэж тэгээд хүүхдүүдтэй ярилцаад. Тэгжсэн чинь одоо гэсэн чинь монголоор яриа л да бүгдээрээ гэдэг болцсон байгаа байхгүй юу? 2 жилийн дотор. Тэгэхээр хүүхдүүд 2 хүүхд маань одоо гэртээ ингээд монголоор хоорондоо ярихгүй англиар яриад зарим зүйлс чинь би бас нөгөө итгэж хурдан ярьж байгаа юмнуудыг ойлгохгүй байх тиймэрхүү зүйл бас гарч ирээд байгаа. Тэгээд манай баг охин хамгийн анх сургуульд явахдаа ингээд англиар ганц ч үг мэдгүй байгаа шүү дээ. Тэгээд би бит хоёр эхнэр ихтэй ганц л өгүүлбэр зааж өгч явуулсан. Тэр нь болохоор зэрэг багшаа би 0 ороод ирье гэдэг үг зохиосон. Can I go to the toilet? Тэгээ манай охин тэрийг ингээд амар олон удаа ингээд тавтаал цээжлэл явж исэн байхгүй. Тэгээд тэр үеийг бодохоор айгүй хөвчтэй гой санагдтыг. Тэгдэг шүү яг хүүхдүүд бол яг анх ингээл ирэнгүүт одоо манай өвч нь бараг ойтол байсан л та тэгэл энэ тхи өдөр өнжүүлэх цэцэрлэгт өгөөл эхлэе гэхэд яана одоо нөгөө англи хэл байхгүй гэл бас яг ажаа шиг бас ингэ санаа зовж исэн тэгсэн яасан байх нь одоо яг ажаа шиг монголоороо ярил л да монголоороо тэгж гойдог болсон штэ тэгэхээр ч одоо 2 жилийн байгаа юм чинь бас айхтрал юм байна те хүүхдүүд бол Тий, хүүхдүүд бол айгүй хурдан сурж байгаа. Тэгэхэд би болохоор бас яг сургуульд явахгүй ч гэсэн тэр хэмжээнд ингэж ахиц гаргаж чадахгүй байгаа байхгүй юу англи хэл дээр. Тий. Тийм ээ тий. За тэгэхээр анхны сэтгэл ямар байна? Тэгээ анх шууд Сидней хотод л бууж байв уу? Эсвэл өөр хотоос Сидней рүү нөө? Тий, анхнаасаа манай эхнэрийн сургууль Сиднейд тэгээд Сиднейд амьдрна гэж бодоод тооцоолоод тэгээд ирсэн байгаа. Тэгээд бас Австралиг сонгосон шалтгаан дээр манай нэг 10 жилийн найз энд өгөхгүй. Тэгээд тэр найзаасаа л ер нь нөгөө мэдээлэл авч байгаа штэ. За ингээд ирээд ийм байдаг шүү. Ингээд 7 хоногийн түрээсэн ийм за цалин нь ийм гэд мэдээллүүдийг аваад за чи ерөнхийдөө ирэх юм бол ингээд байдлага дээр ажиллана, стил фиксинг хийнэ. За стил фиксинг гэдэг нь ийм шүү гэд бүх мэдээллийг ингээд авч байгаа. Тэгээд би Монголд байхдаа ирэхээс өмнө ингээд төсөөлж бодож байгаа байхгүй. За би очиод ингэх юм байна. Монголд ингээд офис дээр сууж агаад мэдээж барилгын талбай дээр гарахаар их хэцүү байна. Тэгэхээр сэтгэлээ бэлдэх хэрэгтэй байна. Тэгээд бэлдэж ирж байгаа байхгүй Монголоос. За тэгээд Монголоос ирлээ. Сидней дээр буулаа. Анхны сэтгэл болвол гоё биш байсан. Тийм үү. Тий. Яагаад вэ гэхээр яг би ингээ аялаж явж байгаа сэтгэлдээ тий аялаад очно гэсэн бодолтой ирсэн бол амар гоё хот гэж соёлтой. Яг нөгөө амьдрна гэж бодохоор бүх орчин бүх нөгөө ая тухтай байдал мань өөрчлөгдөв. За би одоо чи яах вэ гэж шууд нөгөө амьд үлдэх зүм маань ажиллаж байгаа байхгүй юу. Тэгэхээр анхны сэтгэл бол тийм сайхан байгаагүй. Тэгээд би 22 оны 8 сарын 30-нд Австралид буугаад манай эхнэр тосонгуудаа намайг таун хаалдаг буюу төв стейшн дээр ингээд буулгачаад өөрөө хичээлтэйгээ явчихж байгаа байхгүй. Би тэгээд ганцаараа үдчихэж байгаа эхний өдрөө. Тэгээд бүр ингээд ерөнхийдөө шоконд орсон. Тэгэнгүүтээ маргааш нь буюу 8 сарын 31-нд эхнийхээ ажилд явж байгаа. Steel fixing-ийнхаа. Тэгээд ер нь бол сэтгэл санаа бол нэлээд хүнд байсан да. Ерөнхийдөө Монголд байхдаа төсөөлж ирж байгаа мөртөө тэрнээс хэд дахин ингээд
доор байсан гэх юм уу? Бүтээлтээс. Тэгэхээр анхны сэтгэл бол тийм сайхан байгаагүй. Харин одооны сэтгэл Одооны сэтгэл бол маш сайхан байна. Тий. тий. Яг нөгөө тий хэцүү хүнд үеэ ингээд шат дараад байгаа ингээд даваад явд юм бэлээ. Эхний 7 хоног өнгөрсний дараа бас хүнд хэвээрээ байсан. Тэгээд сар өнгөрсөн, 6 сар өнгөрсөн. Тэгээд нэг арай нэг тавирч ирсэн. Гайгүй болж эхлээд тэгээд нэг жил ингээд ирсний дараа ерөөдөө ингээд тасаад за ингээд болох юм байна. Ингээд дараагийнхаа боломжууд нь ингээд нээгдэж ирэх юм байна гэдгийг ойлгоод ирэнгუთ одоо ингээд үр шим нь ингээд би өөрөө бие дээрээ хүртээд явж байгаа байхгүй юу? За тийм ээ. Хоёлоо стил фиксерийн ажлын талаар ярихаас өмнө бас нэг түрээсийн талаар бас сонсогч нарт маань сонирн байж магадгүй Сиднейд очиод ингээ бас оюутны амьдралаар амьдрья, гэр бүлтэйгээ очиё гэж бодож байгаа хүмүүс маань ер нь байрны түрээс хэд орчин байна? За жишээлбэл яг танаа байрны түрээс хэд орчин байна? Яг Сиднейгийн хаана байрлалтай? За анх яг ганцаараа юм уу эсвэл хоёулаа ирж байгаа хүмүүс бол айлын мастер өрөөнд түрээслээд амьдрах юм бол илүү танад хэрэгтэй нөгөө түрээс нь бага учраас тэр нь нэг 300 орчим доллар. Тэгээд дээшээ доошо хэлбэзэн шүү за. 7 хоногийн 300 австрал доллар гэж. Яг ингээ гэр бүлэрээ дөрүүлэн амьдрах юм бол мэдээж мастерт байж болохгүй. Тэгэхээр өөртөө ингээд one bed буюу 2 bed ч юм уу ингээд түрээслээд гарна. Тэр нь одоо 670 одоо жишээлбэл манайх одоо тийм байгаа хгүй. Тэгэхээр 7 хоногийн 670 австрал долларыг 7 хоног болгоо өгнө гэсэн үг. Тэгэхээр Монголоос бас ирэх гэж байгаа хүмүүс тооцоолоод үзэхгүй юу? Нэг 7 хоногт 670 тэр монголоор нэг сая 600 мянган төгрөг гэсэн үг шүү дээ. 7 хоногт ингээд байрандаа төлбөрөөсөө өгнө гэж тооцоод бас. Одоо тэрээрээ гэхдээ манайх бол тийм хотын төв рүүгээ биш захтай биш яг нэг гол хавцаана гэж хэлж байна. Тэгэхээр яг хотын төвдөө бол илүү үнэтэй ахна шүү дээ. Тий илүү үнэтэй болоод тавьчихна. Бүр 7 хоногийн 900 доллар 1000 доллар гэдэг байгаа. Тэгэхээр энэ дээрээ нэмээд бас мэдээж газ, тог, усныхаа мөнгийг төлж байгаа. Тэгэхээр ойролцоогоор ер нь мэдж байгаа бол ойролцоогоор ер нь хэд орчмыг гаргаж байна. За энэ 670 түрээс юм байна. Тэгэхээр тэр дээрээ нэмээд тий газ ус захилгаан нь болохоор 3 сараар тооцоод авчдгийг. Тэгээд тэр нэг 3 сарда нийлээд нэг 5-аас 600 доллар. Тэгээд тэрийг 7 хоногтой хуваах юм бол яг нэг их биш. Ерөнхийдөө 7 хоногийн 700 доллараар та байрт бичлээ гэж ойлгож байгаа юм байна. Бүх юу нараад. За нэг тиймэрхүү. За нэг товчхон асуулт. Тэгэхээр сонсогч нар маань сонсоод авсан баха. Хэрэгтэй мэдээлэл байсан байх гэж бодож байна. За тэгэхээр ажаа маань за ирээд ер нь шууд стил фиксерийн ажилд орсон гэж ойлголоо. Тэгэхээр ямар ажил хийж исэн гэж асуух нь бол илүүц юм шиг байна те. Тэгэхээр одоо яг хийж байгаа стил фиксерийн ажлынхаа талаар бас хүмүүс ингэдэг л те. За Сидней заавал Сидней биш Австралид ингээл ажиллаж байгаа ирчүүд маань ингээ Монгол ирчүүд маань ер нь ихэнх нь ингээл стил фиксер хийдэг те. Бас цалин бас гайгүй. Тэгтээ мэдээж ажиллах орчин бол хүнд гэдэг утгаараа мэдээж цалин гайгүй байгаа. Тэгэд яг энэ ажлын талаар бас сонссон хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр яг тэр хүмүүстэй бас энэ ажлын талаар бас илүү ярьж өгье гэж бодож байна. За тэгээ. Би ирээд шууд маргааш нь стил фиксинг болсон ч гэсэн дунд нь бас өөр ажил хийсэн тэр нөгөө хоол хүргэлт байна. Хоол хүргэлтийн ажил хийжсэн. За тэгээд Amazon ба хийдэг. Одоо ч гэсэн бас хийдэг. Тийм. Тэгээд нөгөө анх ирээд анх ажилд ороод тэгээд нөгөө манай барилгын ажил чинь бороо оронгууд ингээд их салхилахаар эсвэл бүр 35-аас дээш илүү халахаар ингээд ажилтг байхгүй юу. Тэгэхээр тэр өдрүүдэд нь бид нэр зүгээр сууж бас яагаад гэвэл 7 хоног болгоно түрээсээ төлж байгаа учраас. Тэгэхээр тэр завсар нь ингээд хоол хүргэлт хийж байгаа, саний дурцсан ажил хийж байгаа. Тэгээд энэ ажлын талаар ерөөдөө нэг ярьчих тий. Ямар хөө байдаг талаар. Тийм хоол хүргэлтийн ажлыг би хамгийн анх нөгөө жидэг дуутай хийжсэн байхгүй. Тэгээд Сидней зам чинь амар өгсдөг, урууддаг, өгсдөг. Тэгэхээр өгсөөр зам дээр зүгээр жидэг дуутай хийнэ гэдэг бол үнэхээр хэцүү юм байлээ. Тэгээ анх ирээд бүр ингээд 4 цаг ингээд амар ядартай яваад ирэхэд $50 ирсэн байхгүй юу.
Тэр тэгэхээр бүр чинь бүр хэцүү юм байна гэд ер нь бодож ирсэн. Тэгээд нэг удаа ингээд явж байгаад машин замаар ингээд дуутай явж байгаад нөгөө ресторанаас хоол авах гээд тэгсэн чинь огцом ингээд зүүн тишээ ирэх болж таарад тэгээ би нилээ ингээд уруудж явж байгаад гинт ингээд тоормсоо даарсан. Уртлын дугууныхаа тоормсыг дараад тэгээ зам дээр ингээд унаад өнгөрөөд тэгээд бүр юу хоол хөргөх ингээд тохоо гээд амар цусмаараш. Тэгээд шууд харихгүй байгаа шүү дээ. Нөгөө хоолныхоо захиалгыг автуугачаад дууга баг ингээд чийж ресторан дээр очиод гэрт нь айлд нь хөргөж өчөөд тэгээд харж исэн байхгүй. Тэгэхээр гадаадад амьдрын гэдэг бол тийм амархан зүйл бол бас биш байдаг. Эхний одоо 6 сарын хугацаанд ч юм. За тэгээ хоол хөргөлт жоохон хэцүү ч юм уу болоод ирэнгүүт Amazon гэдэг дараагийнхаа нэг их болж байгаа. Amazon бодвол надад бас таалагддаг. Ингээд их газар үзүүлдэг байхгүй юу? Сидней хотыг ингээд бүтэн ингээд тойрчдаг. Нөгөө ачаануудын би айлд нь хөргөж өгөхөд хаана хөргөж өгөх нь мэддэхгүйгээр авдаг учраас рандомор намайг за тийшээ яв гэдээ явуулчихдаг учраас би ингээд амар гоё ингээд шинэ орчиг үзээд тэгээ миний бас хийх тавтай ажлуудын нэг Amazon. Тэгээд энэ хоёр ажлыг одоо үндсэн ажиллагаа хажуугаар хийдэг. Тэгээд миний яг үндсэн ажил бол Telfix. Amazon-ыг яг ямар дугуугаар хүргэдэм үү? Одоо яг юугаар Amazon-ыг бол зөвхөн машинаар хүргэлт хийдэг. Тэгээд Австралийн жолооны үнэмшилтэй заал байх хэвээр тэгжиж бүртгүүлдэг байна. Тэгээд ирээд нөгөө бороо орсон 2 өдөр ажиллахгүй өдрүүдтэй нэг шалгалтандаа бэлдээд 2 өдөр бэлдээд тэгээд дөрмийнхаа мэд шалгалтыг өгөөд дараа нь машин авсныхаа дараа жоох ингээд зөвшөөрүүлж хагаад жолооныхаа шалгалтыг өгөөд тэгээд жолооныхаа үнэлгийг авч исэн. Энэ бол бас их хэрэгтэй юм билээ шүү. Авцаанд ирж байгаа хүмүүс жолооны үнэмдэх байнга паспортаа үзүүлээд авахгүй. За тэгээд Amazon хийхэд заавал машинтай байх хэвээр тэр нь 4 хаалгатай байх хэвээр хамгийн бага. Зарим хүмүүс нөгөө 2 хаалгатай машин байд авчдаг. Хямдхан бодоод тэр тийм машинаар бол зөвшөөрдөг. Тэгээд 4 хаалгатай машин байх хэвээр. Тэгээд машинаар 4 цагийн ажил хийгээд ойролцоогоор нэг $150-аас $160 бороо орсон нөхцөлд бол нэг үнэ өсөөд нэг $200 орчим болдог. Тийм ажил байна. Тийм байна. Тэгэхээр бас сонирхолтой аялагчийн хувьд бол сонирхолтой юм байна. Тэгэхээр рентмээр сайхан машин аваад бороотой хийх нэмэлт авах. За тийм байна. За тэгвэл хоёлаа одоо гол үндсэн ажлынхаа талаар ярина. Telfix-ийн талаар ярив. Ер нь яг ерөнхийдөө за нэг өдрийнхөө ажлыг яг ингээд хідээс эхлээд тэр тийм юм хийгээд тэгээд тэдэд дуусаад ойролцоогоор тэдэн дөрөвний цалин авдгаа гэд. За. Яа, Telfix-ийн ажил бол дөнгөж Монголоос ирж байгаа хүнд бол маш хүнд ажилдаа орно. Хийгээд сурцсан хүндээ бол гайгүй ажилдаа орчиж байгаа. Тэгэхээр харьцангуй гэдэг нь юм дээр ингээ харагдаад байгаа байхгүй юу? Telfix-ийн миний ажил бол өглөө 5:30-д босож эхэлж байгаа. Өглөөний 5:30-д босоод за тэгээд 6 гээд тэрэндээ суугаад ажил руугаа нэг 40-50 минут яваад яг ажил маань 7 цагаас эхэлж байгаа. За тэгээд ихэнхдээ за 80-90% өдөрт 10 цаг ажилладаг. Тэгэхээр өдөр 5 цагаас ажил маань таардаг. Тэгээ манайх бол 5:30-аас таардаг байгаа. Тэгээд 5:30-аас тараад орой нэг 7-6 өнгөрөөд гэртээ ирж байгаа. Тэгээд 6 цагт ирэнгуутаа хоол ундаа идээд тэгээд хүүхдүүдтэйгээ тоглоод гэр бүлийнхэнтэйгээ их настайгаа ингээд ярих юмнуудаа гэс яриад ч яг ер нь айгүй цаг баг байдаг гэрийнхэнтэйгээ өнгөрөөл. Тэгээд ингээд за гэс мэдээлэл солилцож байгаа. За өнөөдөр яасан чи гэсэн би гэсэн. За хагас бүтэн амралтын өдрүүдээр яах вэ? За ингээд тэгээд би нэг 9:30 гээд орондоо ороод нэг 10 гээд унтчихдаг. Их тунтахгүй бол өглөө 5:30-аас ирдэг. Тэгээд өдөрт 10 цаг ажилладаг учраас бас ядарна. Тийм тэгэхээр 10-аас
орой 7-оос 10-гийн 3 цагийн хугацаанд л идэвхтэй гэр бүлтэйгээ өнгөрөх цаг үлддэг. Тэгээд ажил дээр болохоор амьдралын маань их цаг өнгөрч байгаа байхгүй юу? Өдрийн 24 цагийн за ирэх очихтойгоо нийлээд 12 цаг 50% нь шууд ажил дээр өнгөрч байгаа. Тэгээд гэр бүл эхнэрээсээ илүү ажлынхантайгаа гэдэг цагийг өнгөрөөсөн байгаа. Өнгөрсөн 2 жилээ бодохоор тэгэхээр амар их цагийг чинь ингээд авдаг юм аа. Үгүй яг нөгөө хүнд нөхцөл гэдэг утгаараа цалин арай бусад ажлаас өндөрч гисэн чиний тэр хэмжээгээрээ чиний одоо идэвхтэй байх амьдралын чинь цагийг хинхийн ингээд аваа явцдаг учраас тэр тал дээр болохоор жоохон темирхүү санагдаад байдаг. Цалингийн хувьд цалингийн хувьд туршлагаас хамаарат за нэг цагийн 30-аас нэг 60-65% хооронд байх шиг байгаа. За тэгээд 10 цаг гэхээр ойлгомжтой. За тийм байна. За ажи маань ажлынхаа хажуугаар бас гэр бүл эр хүүхэдтэй бас цаг завыг бас гаргадаг гэдэг чинь. Тэгэхээр амралтын өдөр би хасан бүтсэнд амардаг гэж ойлголоо. Тэгэхээр Сидней хотод амралтын өдрүүдээр нь юу хийж өнгөрүүлж байна гэр бүлтэйгээ хамт? За хагас өдөр ажилдаг шүү би түрүү. Тийм үү. За тэгвэл хагас өдөр тий бишээ 5 хүртэл биш өдөр 3 цаг хүртэл ажилладаг. За. Тэгээд гэр бүлдээ зарцуулах цаг бол үнэхээр бага байдаг. Тэгээд орой яг энд зуны үйлрэлд бол орой 6 өнгөрөөд ирэхэд наартаа ингээд гадаа гараад хүүхдүүдтэйгээ хамт тоглоод байдаг шүү дээ. Өвөл болохоор 9-т харанхуй болчдөг учраас тийм итгэвтэй цаг гэж бараг байхгүй. Гэртээ ингээл байж байгаа л өнгөрчихөж байгаа. Тэгэхээр амралтын өдрүүдийг аягүй үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй болж таарна. Тэгээд бидний манай гэр бүлийн хувьд болохоор ер нь ихэнхдээ айл нэг тийшээ ингээд явж очиж үзээгүй газраа үзээд шинэ юм туршиж үзэх тийм сонирхолтой бүр боломжгүй бол яг ингээд ойр зургийн гадаанаа ингээд цахилаад гарчдаг байгаа. Тэгээд хагас өдрийнхөө бүтэн сайнныхаа өглөө их хвчлэн явандаа. Жишээлх юм бол бид нар кенгуру вайли гээд ер нь энд ирээд газар сайн мэдгүй учраас тэгээд хүмүүсээс асууж байгаа. Тэгээд хүмүүс мэдгүй байх юм бол зүгээр Google Map дээр игээл за кенгурүтэй холбоотой юу байна гэх юм. Кенгуру вайли гэж хэлээ гэхэд шууд кенгуру вайли руу яваад шууд явчихдаг байхгүй юу? Тэгээд амарч газараа мэдгүй зүгээр л шинэ газар очиж үзэх нь илүү сонирхолтой. Тэгээд хүүхдүүдийн хувьд ч гэсэн нөгөө шинэ орчин, шинэ зүйл ингээд илүү сонс өөрсдөд нь хэрэгтэй гэж үзээд тэгээд явчтий. Тэгээд кенгуру вайли ч тийм үү эсвэл өөр газрууд руу ингээд 1 цаг 2 цагийн газар ингээд шууд гараал явчихна. Тэгэл тухайн өдөртөө ингээд буцаад ирчихдэг. Тэгэж одоо амралтын өдрүүдийг өнгөрөөдөг. Тэгэж өнгөрөхийг хичээдэг. Манай Сидней ч бас сайхан далайн эргүүдтэй шүү дээ. Тэгэхээр бас далайн эрг дээр бас очиж бас гоё дулаахан байвал те бас цагийг өнгөрөөж болох нь байна. За. Тийм. Vivid Life блогныхын талаар бас асуунаа. За ер нь эхлэх болсон шалтгаан юу вэ? Ер нь хизэнээс эхэлсэн бэ? Vivid Life-ыг бол би 2023 оны 11 сарын 6-аас эхэлж ирсэн. Хамгийн эхний бичлэг тэгэж орж ирсэн байна те. Тэгээд одоо ерөнхийдөө яг 1 жил болж байгаа. За эхлэх болсон шалтгаан гэвэл би өөрөө угаасаа ингээд аялах дуртай байгаад байсан л да. Ингээд ганцаараа гэр бүлийнхэнтэйгээ ч юм ингээд явцдаг. Тэгин гот ингээд би ганцаараа ингээд тэр шинэ гоё зүйлийг ингээд очиод үзээд ах нь бас нэг жоохон тийм дутагдaltaй юм шиг надад ингээд бодогдоод хэлсэн. Тэгин гот за ингээд би үзсэн ингээд гоё зүйлсүүд байна. Би өөрөө ингээд мэдгүй байжгаад ингээд шинэ очиод үзэн гот шинэ зүйл байгаа шүү дээ. Ийм мэдрэмж бас ингээд бусад хүмүүст бас үгүй гэж бодоод тэгээд ямар арга байна гэхээр хүмүүс Facebook пэйжээрээ дамжуулаад ингээд аясан аяллахаа бичлэгийг тэгээд шинэ харсан зүйлийнхаа бичлэгийг ингээд оруулаад байя. Тэгээд үзэх хүмүүс нь ингээд үзээд хараад явах боломжтой гэдэг утгаараа Vivid Life-ыг хэлчихсэн. Тэгээд анханасаа угаасаа нөх амар хүлээлттэй байгаагүй хүн үзэхгүй ч гэсэн яг за нэг 5-10 хүн үзсэн ч гэсэн тэр 5-10 хүн
ингээд гоё юм үзээд ингээд явчлаа. Надад бол нэг тийм юу байхгүй шүү дээ. Хүндрэлгээд байх юм байхгүй. Нөгөө талаасаа ашиг орлого гээд байх юм эндээс юу ч байхгүй байхгүй. Тэгэхээр зүгээр цэвэр одоо сонирхлоороо, хоббигоороо бид хийгээд явдаг юм хийж байгаа. Яг үнэ. Яг миний одоо энэ бас хийж байгаа Mongolian in Australia podcast маань бас л яг ашигын бус сонирхлоороо бас ганцаараа би хин нэгэнтэй энэ дудаа амьдарсан ч бай, өчигдөр ирсэн оюутан ч бай, тэ бизнес хийж байгаа хүн ч бай, төрийн албанд ажиллаж байгаа хүн ч бай, тэр хүмүүстэй ингээд ярилцаа суухад өө тэгдэг байсан юм уу? Өө тийм шин мэдээлэл нүү гэдэг юмыг өөрөө ганцаараа бас сонсохыг хүсээгүй. Үүднээсээ бас энэ подкаст маань бас хийгдэж эхэлсэн байдаг байгаа. Тэгээ одоо тэгээд бас 3 дахь подкаст нэр бас явж гин. Тэгэхээр бас яг ижилхэн бодолтой байна бид хоёр. Харин тийм байна. 83 дахь дугаар гэдэг чинь бас том амжилт шүү. Харин тийм. Тэгээ одоо ямар ч байсан 100 хүргээдгээ гэсэн бодолтойгоор зүтгээд явж гин да. За тэгээд одоо яг хаана байгаа вэ? Тэрийг ярина ойлоо. За би яг одоо Швейцарын Женев хотод байна. Тэгээд аялал маань үргэлжилсээр л явж байна. Хаанаас эхлээд яг надад ойлоо. Тэрийг ойлоо. За тэгээ. За би ирээд 2 жил гарan болж 2 жил 6 сар хавцаа болж ин л да Австралид ирээд. Тэгээ тэр хугацаанд ерөөдөө ойрхон газруудаар явж исэн. Adelaide хот руу нэг аялж исэн. Бичлэг байгаа. Тэгээд Canberra хот ингээд явж исэн. Тэгээд сургалтын төлбөр гэдэг зүйл холбогдож байгаа аялал руу орохоос өмнө. Тэгэхээр Австралид ирж байгаа хүмүүс зүгээр шууд ажил хийгээл олсон мөнгөө ренттэй төлөөл тэгэл амьдрчин гэсэн үг бас биш. Хажуугаар нь заавал аль нэг хүн ингээд сурч явах хэрэгтэй байдаг. Тэр сургалтын төлбөр нь бас өндөр үнэтэй байдаг. Тийм учраас яг сургалтын төлбөртэй үедээ зөвхөн өөрийнхөө цалингаар ингээд ихнэр бүтээр хоёулаа ажил хийж л байгаа юм л да. Гэхдээ тэр цалингаар ингээд гадагшаа явж аялна гэдэг боломж бас нэлээд бага. Тийм учраас сая яг манай эхнэрийн мастрын одоо сургуулаа төгсөж таарад тэгээд нэг юм амьсгаа авах зай гарч ирж байгаа байхгүй бид хоёр. Тийм тэгэн гот анханасаа бол энэ Европ руу аялах аяллыг бүр жил хагас өмнөөс төлөвлөж ирсэн. Гэхдээ яг энэ 12 сар 1 сарын үед биш. Яг нөгөө сая Парисын олимпик болсон шүү дээ 7 сард. Тийм. Парисын олимпик үзэх гэж бид хоёр төлөвлөж ирсэн. Тэгээд бид хоёр үзэх тоглолтуудынхаа тикетийг авсан байсан. Сагсан бөмбөг, гар бөмбөг, чөлөөт бүх энтергээд бүр тикетүүдээ бүр авсан байсан байхгүй 7 сард. Тэгээд онгоцныхоо тикетийг ч бас авсан байна. Гэхдээ би зөвхөн ганцаараа өөрийнхөө нэг тикет авсан. Тэгсэн чинь тодорхой шалтгааны улмаас Парис одоо 7 сард явах боломжгүй болоод бүх тикетүүдээ буцаагаад яг онгоцны ганцхан тикет авчих боломжгүй үлдсэн. Тэгэн гот энэ тикетийг хэлэхэд айгүй хайран санагдаад хугацааг нь хойшлуулад тэгээд миний аялал эхэлсэн. Түүхэн хэлэхэд Парисын одын фестивал эхэлсэн гэсэн. Тэрнээс ажим маань би ганцаараа аялмаар байна гэд гараа явсан юм бол биш байх нь шүү дээ. Харин тэгээ анханасаа бид хоёр хамт явна гэж төлөвлөөд тэгээд ингээд юм чинь бас их сонин. Би бол Парис руу ингээд явах гэж бүр явна гэд амар удаан төлөвлөсөн юм руугаа явна гэд би нэлээд зүтгэсэн байхгүй бүр ингээд тикетүүдээ бүгдийг нь авчиж байгаа штэ. Тэгээд хахад ингээд амар 2 3 зүйл ингээд явуулахгүй гэд гэж байгаа юм шиг ингээд тохиолдод байсан учраас бас тэрийг хувь тавилын хөө тохиолдолд их бас амьдгүй ямар ч гэсэн яваагүй. Тэгээд яг явж байгаа нь одоо энэ лонгийн үеэр хараад айгүй тийм сэтгэл тайван явж байгаа. Одоо энэ аахгүй. Тийм. Тэгэхээр за ямар орноор яв? Австралиас хизээ гарав? Австралиас 12 сарын 26-нд гарсан байгаа. Хамгийн эхлээд Грек улсын Афин хотод очсон. Тэгээд Афин хотоос Ром руу ниссэн байгаа. Ромоос Милан,
Миланаас Швейцар гэд одоо Швейцарт ирсэн. Хамгийн олон хоног нь ерөнхийдөө Швейцар. Миний одоо аялын гол улс нь бол Швейцар байгаа. Нөгөө байгаль өндөр уулсараа алдартай шүү дээ. Тэрийг бүр тухтаа үзье гэж тооцоод ирсэн байгаа. Тэгээд хэдүүлээ явсан улсуудаараа эхнээс нь ингээд гол онцлогод нь хилээд явчих уу. Тэгвэл сонирхолтой болов. За тэгээ хамгийн эхлээд Афин хот, Грекийн нийслэл. Афин хот. Миний аялал болохоор нөгөө түүхээс бас ингээд наашлаад явж байгаа болов гэж би бодоод байгаа. Одоо цэрэг мандалтын үеийн одоо бидний одоогийн бодож байгаа энэ философи төсөөлөл эдгээр бүгд Грекээс гаралтай. Сократ, Аристотл, Платон гэдэг ингээд хоошоо явдаг. Тэгээд энэ хүмүүсийн үлгийн нутаг гэдэг утгаараа Грекээс ерөнхийдөө эхлээд газрын зураг дээр ч гэсэн ингээд урд зүгөөсөө хойд зүг рүү ингээд дулаахнаас хүүтэн рүү ингээд явж байгаа байхгүй. Тэгээ Афин хот бол айгүй үзэсгэлэнтэй хот. Ингээд эртний түүх тусгалын ингээд барилгын тойр сойрнууд нь ингээд яг юм гавдаг чудан өнгөтэй. За тэгээд маш өндөр сүрлэг уулынхаа орой дээр ингээд байдаг. Тэгээд уулын орой дээр ингээд харангууд Афин хот тэр чигээрээ ингээд яг тэр түүх дурслалын зүйл шиг ижилхэн тийм гавдаг цагаан өнгөтэй. Тийм үнэхээр гоё үлгэрийн хот юм шиг надад санагдсан. Энэ хот бол. Тэгээд Афин гэдэг маань одоо нэг бурхан нэрээр нэрлэгдсэн бас Зевс, Геркулес гэдэг бас их бурхан түүх домог ихтэй юм улс шүү дээ. Тэр бүхэн нь яг үнэн худлаа гэдгийг мэдгүй ч гэсэн тэрэнд итгээд ингээд аялж явах нь айгуус гоё сонирхолтой байдаг. Тэгээд Афин хот болохоор Европын холбоонд ордог ч гэсэн ер нь жоохон хянд үнэтэй аялахад тохиромжтой байсан. Тэгэхээр та бүхэн хэрвээ Европ руу явахд төлөвлөж байгаа бол Афин хот руу хэлснээсээ тэндээ илүү олон хоногор зарцуулаад дараагийнхаа улс руу явах юм бол та нарт илүү боломжтой юм билээ шүү. Бас нэг зөвлөгөө өгөх. Тий. За тэгээд Афинаас Ром руу болохоор жоохон зайтай учраас онгоцоор явсан. Тэгээд Ром хотод буугаад ер нь Афинаас эхлээл нэг хэлний асуудлууд бас гарч ирж ирсэн. Хэдий англиар ингээд ойлголцож байгаа ч гэсэн Европын улсууд чинь өөр өөрсдийнхөө хэлээр ярих сонирхолтой байд юм билээ. Афин бол грек хэлээр, Ром бол яг италиараа ингээд шууд үүдээс ингээд яриад явдаг. Гэхдээ англиар бол тэд бүгд ойлгодог. За Ром хот бол хамгийн ихний сэтгэл эртний Ромын нөгөө эзэнт гүрний тухай ингээд Колосеум, Роман форум гэдэг ингээд эртний Ромын бас төөрөд байгаа. Энэ грек Ром бол дандаа л нөгөө эртний одоо түүхээрээ ингэж жуулчдыг татдаг шүү дээ. Ром хотод бус чинь бүр илүү ингэж жуулчд ингээд бөөгнөс ингээд хүн зүрх зайгүй болж эхэлж байгаа. Тэгэл Колосеум дээр очиод бүр ингээд нүдэндээ итгэж чадахгүй байгаа юм л да. Багасаа ингэж мөрөөдөж харахыг хүсчихсэн. Хажууд нь очиж ингээд гараа хүрхийг хүсчихсэн юм дээр ингээд өөрөө тулаад ирэхээр эхний 5 минут бол ингээд шокын байдалтай. Тэгээл ингээд урсаад дараагийнхаа нэг үзээд явдаг юм билээ. Нэг өөрчлөгдсөн юм нь Афинаас Итали руу ороод ирсэн чинь хүмүүсийн ингээд загвар хувцлалт нь ингээд өөр болоод ирсэн юм билээ. Тий. Италичууд их дэгжин хүмүүс гэд бид нар мэдэн гэхдээ яг ингээд хажуунаас ингээд хахад явангууд зүгээр энгийн хэлж байгаа юм цэцлаад явж байгаа хүмүүс нь ч гэсэн нэг тийм цаанаал нэг юм дагварлагч юм шиг те хийж харагдсан юм билээ. За дараагийн хот маань бол Милан хот байгаа. Ромоос Милан руу би галт тэргээр явсан. За Европт ингээд хурдан галт тэргээр нэг хотоос нөгөө хот руу явах бол бас миний амар их хүсчихсэн зүйлсээ нэг байсан л та. Ингээд тэр галт тэргийн хэл тав тухтай байд юм бол ерөнхийдөө Европ ямар байдаг бод гэдэл амар их суухыг хүсчихсэн. Тэгээд яг тэрнгээрээ би тэргийг бүр ингээд сонгож суусан байгаа. Галт тэрэг нь бол үнэхээр хагалтай, тухтай юм ингээд хангасан. Тэгээд ингээд явжсэн чинь нэг л чих дүнгнээл дотор муу хараад ирсэн байхгүй юу. Тэгээд яагаад ингэж ийна гэд гисэн чинь ингээд самбар байсан. Самбар дээр харсан чинь 300 км цагийн хурдтай. Явах галт тэрэг байж таарад. Би бүр
тий хурдны галт тэрийг анх удаа сууж үзэж байгаа. Тэгээд онгоц болохоор нэг 400 орчим км цаг явуулж яадаг. Тэрнээс утгааргүйгээр тийм хурдан газар дээр явж ийн гэж бодохоор амар санагдчихсэн. Тэгээд Ромоос Милан хүртэл 750 орчим километрийг хурдан галт тэрийг 3 цагийн хугацаанд л яваад ирчихэж байгаа Милан руу. Тэгэхээр бас хурдан галт тэрэг бол үнэхээр таг зав хэмдэг тийм гайхалтай тухтай тийм зүйл юм билээ. Хэрвээ Европт ирэх юм бол ямар нэг байдлаар галт тэрэг нь сууж үзээсэй гэж та нарыг хүсэж байна. За Милан хотын төв автобусны буудлын дээр буулаа. Бас л өөр амьсгал Ромоос бүр одоо ингээд дараагийн түвшин рүү орж байгаа юм шиг санагдсан. Хүмүүсийн хувцалт нь Ромоос бүр ингээд илүү бүр ингээд загварын мэдээж төв хот бол хот шүү дээ тийм Милан. Тэр нь ингээд зөвхөн тэр загварын хүмүүстэй нөлөөлдөг юм уу гэхээр үгүй. Хотын энгийн жирийн хүмүүстэй бас ингээд шууд нөлөөлдөг байгаа байхгүй юу? Энгийн хүмүүс нь хүртэл тийм гоё хувцалт явдаг. Хот апартментын байрнууд нь зүгээр энгийн нэг ийм дөрвөлжин байшингууд биш. Танаасаа л нэг тийм урлагийн юм шиг тийм гайхалтай хот юм бэл хүмүүс яагаад Миланыг загварын гэдэг вэ гэдэг нь буугаал харагдана. Тэгэхээр энэ бүх нөгөө мэдрэмжүүдийг ингээд би бичлэгэндээ оруулаад ингээд та нарт хүмүүст ингээд хүргэе гэхээр ингээд 100% хүргэж чадахгүй л байгаа юм л да. Би өөрийнхөө ингээд гарах сонсох бүх мэдрэмжээрээ л ингээд та өөрөө л өчч тэр мэдрэмжийг авахгүй бичлэгэний цаанаас бол талын ч юм уу ингээд аваад байгаа гэсэн үг. За тэгээд Миланд би нэг утгааргүй байсан. Зүгээр ганц л юм үзэх гэж Миланыг аялын төвчөнд оруулсан нь болохоор юу байгаа. Хэдүүлээ Афинд бол сэргэн мандалтын үе гэж ярьсан Сократ гэдэг. Итали бол дахин сэргэн мандалтын үеийн хот байдаг. Тэгээ гол төлөөлөгч нь бол Леонардо да Винчи, Микеланжело гэдэг. Тэгээд Миланд Леонардо да Винчигийн хамгийн агуу бүтээлийн нэг сүүлчийн оройн зов гэдэг бүтээл яг их хуваараа байдаг байхгүй юу? Тэгээд тэрийг үзэх гэж би Миланд ингээд транзит хийсэн. Тэгээд арай гэж ингээд яваад Австралиас ингээд явж яг нөгөө сүмийнхэнд гадаа ирсэн чинь 7 хоногийн гац өдөр амардаг тэр өдөр нь яг миний оцсон өдөр гэж таарсан. Тэгээд би нөгөө үзхийг хүсэж исэн их хуваар нь харахыг хичээсэн зураг энэ удаа бол үзэж чадаагүй. Гэхдээ Милан бол зөвхөн ганцхан өдөр яваад ингээд сэтгэл ханаад гарах тийм газар бол биш юм бэлээ. Аль болох олон хоног яваад тэр гайхамшигтыг мэдрээд явах хэрэгтэй тийм газар бол Милан байлээ шүү гэж хэлмээр байна. Тий. За Миланоос би эхлээд дандаа автобусаар дараагийнхаа хотууд руу явна. Ягаад гэвэл төв Европ руу ороод ирж байгаа учраас улсууд ингээд ойрхон болоод ирж байгаа. Тэгээд автобусны тикет нь ч гэсэн хямдхан болоод ирж байгаа. Жишээлбэл Миланоос Женев руу явхад нэг 40 евро тэргээд ингээд багасаад ирж байгаа. За тэгээд Женевт ирсэн. Женев болохоор Италиас бүр эсрэг болоод ирчихэж байгаа юм л да. Ямар ч тийм нөгөө эртний түүх энэ төр гэсэн тийм ойлголт энэ бол баглаад байна. Ерөнхийдөө орчин үеийн тийм бат намайг өгтөж авсан нөгөө уран яруу байдал бол өөрчлөгдөөд орчин үеийн одоо загварлаг тийм байшингууд тэгээд хүмүүс нь ч гэсэн тийм загварын биш ерөнхийдөө энэ минимал байдалтай гэх юм уу тийм орчин нөхцөл намайг өгтөж авсан байгаа. За үнийн хувьд болохоор Швейцар бүр амар үнэтэй. Судалтаас. Тий. Швейцарыг нэг үгээр тайлбарлах гэж хэлвэл үнэтэй гэдэг үгээр тайлбарлах. Ардлалч хэлдэг байхгүй юу? Тэр нь бүр амар мэдрэгдэж байгаа тий. Швейцарт би одоо ингээд айлд нэг Швейцар айлд ингээд байна л да. Яг одоо ингээд өөрийнхөө байгаа өрөөнийхөө дараа ингээд хараад сууж хагаад энд ингээд өөрийнхөө мөнгөөр буугаад тэгээд 7 хоногод бүх хоол хүнсээ гаднаас судалж аваад үзрээ ингээд өөрөө хийгээд явах юм бол амар их мөнгө гарна. Афинд бол тандаа тэгж болно. Одооч бас бол 14
Яагаад гэвэл юмнууд ингээд хямдхан байдаг. Швейцард бол их боломж байхгүй. Би нэг айл том ихчэд байсан учраас л ерөнхийдөө 7 хоног жагаад хэлж байна. Тэгэхээр Швейцар ирж байгаа хүмүүс мөнгөө сайн хураагаарай. Мөнгө хэрэгтэй шүү. Хэдий би одоо ингээд өөрөвчтэй аялал хийж байгаа шүү дээ. Ямар ч өдрөм цөх байхгүй зөвхөн өөрөвчөө өрөөл явж байгаа. Тэгээд буух буудлууд маань ч гэсэн том буудал тусдаа нэг өрөөнд орно гэж байхгүй. Дандаа нөгөө хостелууд буюу олоолаа нэг өрөөл байдаг буудлуудаар ингээд яваад явж байгаа байхгүй. Тэгэж хэмнэж байгаа ч гэсэн Швейцарт хэмнэлээ ихэд л үнэтэй гэж ойлгож байна шүү. Тий. За тэгээд Швейцарын бас онцлог гэвэл ер нь хотод нь нэг их үзээд байх юм бол байхгүй. Яг нөгөө хот болгонд байдаг символууд байдаг. Жишээлбэл Женевийн өндөр ус оргилоор 140 м оргилдог оргилоор байна. За тэгээд хатан хаан сисигийн хөшөө өнтер гэдэг тиймэрхүү зүйлс байгаа. Гэтэ гол миний зорилго бол Швейцарын Альпийн нуруу буюу одоо уулан дээр л би гарахыг хүсэж энэ аялал бас үргэлжилсэн. Одоо зорилго маань тийм байсан. Тэгэл ирээл маргааш өглөө шууд машин түрээслээд уул руу шууд явсан л та. Тэгээд Швейцарын тэр уул бол үнэхээр гайхалтай. Нэг хоёр үгээр тайлбарлах юм бол үлгэрийн орон гэдэг үгээр тайлбарлахаар тийм гайхамшигтай зүйл. Яагаад хүмүүс Швейцар руу ирдэг? Яагаад Америкийн баячууд Швейцар руу ирдэг? Хүмүүс яагаад ингэж бичлэг Facebook дээр Швейцар гэхээр тэр уул усын гаргадаг гэдэг нь зүгээр нэг тэгж рекламдж байгаа маркетингийн ажил биш. Үнэхээр тийм учраас гаргадаг юм байна. Үнэхээр тийм учраас баячууд тийш очдөг юм байна. Тий. Би ингээд ойлгомжтой ярьж чадчих байгаа болов. Зүгээр. Тийм үү. За. Зөндөө ярьж байгаа хугацаанд асуултууд гарч ирлээ л дээ. Тэгээд эхнээсээ ирчлээ. Тэр нөгөө байх газруудаа ер нь яг ямар газраар Airbnb-гээр харж гэнэ үү? Эсвэл booking.com ч юм уу яг тэр хостлуудаа хаанаас яаж болсон бэ? За хостлуудыг би booking.com-оос бүгдийг захиалсан. Тийм. Тэгээд booking.com дээрээс ингээ харж агаад эхлээд тэр улс дээр юу үзэх үү гэдгээ эхлээд тодорхой болох хэрэгтэй байдаг. Жишээлбэл одоо Rome гэж тооцвол Ромын би Колосеум үзнэ, Роман форум үзнэ. Яа тэгээд Vatican City үзнэ гэх юм бол тэр үзэх юмнуудынхаа ерөөхдөө гол төвд нь буудлаа хайгаад тэр хавьд нь хостел байвал үнийг харж агаад тэгээд хостлоо сонгочдөг. Тэгэхээр эдгэрхий хэмдгээд бас бүр хотын зах руугаа та нар авчих юм бол нийтийн тээвэр янз бүрийн заалталтай хамаг нөгөө хэмсэн мөгч алга болчих учраас ерөнхийдөө үзэх юмнуудынхаа дунд нь газрын зураг дээрээ харж агаад буудлуудаа booking.com-оос захиалаад явдаг. Тэгээд тэр автобусаар явсан, галт тэргээр явсан гэдэг чинь тэр болгоныхоо тикетнүүдийг тасалбарыг очоод тэндээс авсан уу? Тэрнээс Австраლიас хөдөлгөтөө худалдаж аавна гэж байхгүй шүү дээ. Олдсон үед хэр үйт юм бол? Бүгдийг нь Австралиас хөдөлгөтөө авсан. Тийм үү. Тэгээд яаж яг энэ нь яг хурдны галт тэрэгнийхэн тикетнийхэн вебсайт нь байна гэж одоо бас сайн л мэдчихээн та. Тэгэхгүй одоо за жишээлбэл би одоо энэ 5 сар тус нөхөртөөгөөс Япон, Солонгос орж ирэх аяллаа онцлогоо тикетийг ямар ч байсан захиалаа аваад ажилласаа чөлөө мөлөөгөө хүсээд ингээд авсан байна л да. Тэгээд л ингээд бодож байгаа байхгүй. За онгоцны тикет авчлаа. За юу үзэхээ яг чам шиг сайн ингээд тодорхойлцоод за хаана байрлах уу? Тэгвэл хаанаа байрлах юм бол автобусны буудлын биш трейнийхэн стейшн ойрхон байна. Юу үзэх нь ингээд тэрүүгээр байна гэд тэгж байгаа. За тэгэнгүүт чинь яг тэр дотоодын жишээлбэл тэр хурдны галт тэрэг Токиогоос Осака орох тэр хурдны галт тэргийг би онлайнаас авах гэхээр яг аль нь зөв юм болоо? Аль вебсайт нь юм болоо? Ч гэх юм уу яг зөвийг авч байгаагүй мэдгүй байгаа болохоор бараг очиод авд юм уу гэсэн бодолтой байгаа боловч тэр чинь бас эрсдэлтэй одоо авчиж байгаа байхгүй яг тикет нь олдохгүй юу гэдэг чинь тэгэхээр яг хувьд бол чи бол Австралиас хөдөлгөөс өмнө авсан байна шүү дээ. Тий. Одоо би нөгөө аяллахаа хичээлийн талаар ярьж байхад нөгөө төлөвлөсөн гэдэг жил гарангийн өмнөөс төлөвлөсөн гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр тэр хугацаанд ингээд судалгаагаа хийгээд явчихдаг байхгүй. Жишээлх юм бол за Афин орох юм байна. Афинд юу үзэх үү?
гэдгийг ингээ гаргаад ирж байгаа. Тэгин гутаа за Афин руу мэдээж онгоцныхоо тикетийг бол авчиж байгаа. Тэгээд буудлаа нөгөө үзэх юмнуудынхаа голтон захиалчихж байгаа. За тэгээд за эднэрийг нэгээс 2 өдөрт үзчихнэ гэдгийг ерөнхийдөө нэг хотыг бол нэгээс 2 өдөрт үзэж авчдгийг ийш тийшээ л явахгүй бол. Тэгээд за 2 өдрийн дараа би Ром руу за явъя гэд тэгэн гут тээврийн хэрэгслүүдийн сонголтууд ингээд интернет гэдэг гоё сайхан юм байгаад байгаа. Тэгээд сонголтуудыг ингээд судлаад үзээ онгоцсон онгоц энтергээд гарч ирэнгүүт өнүүдийг ингээд засаагаад тавьчихж байгаа. За өнүүд нь нэгэн хамгийн боломжийн үнэтэй за онгоц юм байна. Цагаач юм байна гээд онгоцыг хараад тэгэл тэрийг онгоцны тикет бичдэг сайтуудаар маршрутаар хийж байгаа шүү дээ. Афинаас Ром хүртэл гээд Trip.com, Booking, Expedia, Cheapflight энтергээд ингээд хийгээд үзэнгүүт тэд нар чинь ингээд өнүүд нь баг зэрэг өөр байна. Тэгэнгүүт эндээс харж аваад мэдээж хамгийн хямдыг нь сонгоод дахиалчихж байгаа. За тэгээ Ромд очлоо. Тий. Ромд очингууд үзэх юмнуудаа өөрөө бид тодорхойлчихж байгаа. Тэгээд буудлаа захиалж байгаа. Ромоос Милан хүртэл ямар боломж байна гэд харангууд хурдны галт тэрэг автобус, онгоц зэрэг гараад ирж байгаа. Тэгээд бүгдийн нөгөө аппликейшнуудаар ингээ ороод харангууд за аль нь үнд хэмд байна. Тэгээд цаг хэмд хээр байна гэдгийг харангууд угаасаа автобус нь хамгийн хэмд тэгээд газраар явж байгаа учраас бас ойр орчноо хараад явах боломжтой гээд тэнгууд үнэхээр л Ромоос Милан хүртэл явах нь чинь тэгэл 2 хоногийн дараа алчиж байгаа байхгүй. Тэр чинь их судалгаа бас хэрэгтэй л дээ. Тэгээд эснээс аялал төлөх хэрэгтэй гэдэг нь тэр байгаа. Жишээлх юм бол би Афиныг 7 хоногийн хугацаанд за өнөөдөр би ажилласаа таарах хэрэгтэй. Афины гацын зургийг дийлгэж байгаа. За Афин юу байна гэл ингээд л баг угаар судлаад тэгээд тэрийг ингээд судлаад яваад тахаар эснээс төлөвлөд тикетүүд авчдаг. Тэгэхгүй яг ингээд газар дээр нь очиод авах гээд нэгдүгürt амар очтой байдгийг. Үзүр үйлчлэгээ тикетүүд их болохоор жишээлх юм бол Ромын Колизеумын тикетийг би бас л Австралид байхдаа ингээд авчиж байгаа. Тэгээд хямдхан бас авч байгаа 25% хөнгөлөлтөй ч юм уу. 40 еврогоор авах хэрэгтэй юмыг 15 еврогоор авчиж байгаа. Тэгээд яг ингээд Ромын Колизеум дээр ирээд за би хэрвээ эндээс авсан бол яах нүгэ харангуут бараг ингээд 200-300 м газар гэх хүмүүс ингээд очилсан байгаа хгүй зөвхөн билет авах гэж. Тий. Тэгэхээр тэр 300 м-ийн араас хүний араас билет авах гэж бараг 2 цаг ажиллаж тараад явчихдаг. Тэгэхээр хэрвээ аялах гэж байгаа болвол айлгуулах эртнээс ингээд төлөвлөгөөгөө гаргаад тэгээд тикетүүдээ аваад очих. Зүр үйлчлэгээ тэгээд хот хооронд явах тэр тикетүүдээ аваад явсан тийм шүү. Тийм тий. Би тэр нэр бичлэгийг бас харсан шүү дээ. Ромд байгаа яг тэрэн дээр бас тикетээ ярьж исэн санагдаж байна. Би бас хямдралтай авч чадсан гэд Адя манаас хэлжсэн. Тэгээд сонсогч та нар маань бас Адягийнхаа бас Vivid Life Mongolia гэсэн байсан баг шүү. Тэгээ YouTube дээр тэр нэрээр хайгаад ороод үзээрэй. Бичлэгүүд нь байгаа. Facebook дээр бас байгаа. Тэгээ нэрээ Facebook page YouTube-ийн нэр нь би зөв хэлж байна уу Адя? Зөв. Facebook бол зүгээр Vivid Life гэд хараад ирнэ пэйж маань. YouTube дээр болохоор Vivid Life Artline Mongolia гэж гарчиж байгаа. Тэгээд та бүхэн бас сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. Тийм, ороод тэгээ subscribe хийгээрэй. Тэгээ дараагийнх нь аяллаа талаар бас Адя маань бас зөвлөгөө өгөөд үзсэн харснаа. За ингүүл дээр юм биш үгээд айгүй хэрэгтэй мэдээлэлээр дүүрэн влогод видеонууд оруулдаг шүү. Та бүхэн бас үзээрэй. Тэгээд яг чаргагүй Европын орны аялал бол мэдээж миний bucket list-д байгаа. Тэрэндээс угаасаа хийх нь тодорхой. Яг хизээ гэдгийг нь бол мэдээж сонирн болохоос биш хийх нь бол тодорхой. Тэгэхээр Адягийнхаа бичлэгүүдийг бас үзээд хараад явнаа гэж бодож байгаа. За тийм байна. За тэгэхээр сая ингээд Европын орнуудыг ярьлаа. Тэгэд ер нь монголчууд маань за зөвхөн австралч гэлтгүй ер нь монгол паспортоор ер нь хаагуур аялвал ер нь визгүй зорчтой хямд байна гэдэг талаар одоо их судалгаа хийж байгаа юм. Хэлэхэд тэгдэж штэ. Монгол айгүй муу паспорт баг виз гарахгүй. Шиг виз гэдэг. Тэгэхээр тэрний үед
За тэрний хувьд гэвэл Монголын паспорт яг хүмүүсийн яриагаар муу гэдэг. Гэхдээ миний хувьд болохоор зэрэг хангалттай байдаг хгүй юу? Монголын яг одоогийн байгаа байдал гэх юм уу? Нэлийн олон орн руу ингээд виз бүүж очих боломжтой 30-90 хоног манаг гэх мэт. За жишээлбэл хамгийн ойрхон гэвэл одоо ингээд хоёр хурц байна тий. Орос, Хятад тэгээд одоо энэ Зүүн Азийн орнууд байна. Индонез, Бали за Бали гэхдээ визтэй болсон байж магадгүй. Тэгэхээр тэдний виз бол зүгээр онгоцны буудал дээрээс нь очиод авчдаг виз гэдэг байхгүй юу? За тэгээд Сингапур тэгээд Өмнөд Америкийн улсууд байна. Бразил, Аргентин энтергээд. За тэгээд хэрвээ та аялахыг хүсээд үнэхээр ингээд өөр оронд очиж үзхийг хүсэж байгаа юм бол тэгээд виз авахаас ингээд жоохон цаарлаад байвал зүгээр л тэгээд жагсаалтыг гаргаад өөрийнхөө улсыг сонгоод явхад бол монголчуудын тэр визгүй өвчөрсөн улсуудад ерөөдөө нэг хямдхан улсууд байдаг. Тэгэхээр аялахад аягүй боломжтой. Тийм байгаа. За тэгээд яг уу Америк, Канада ингээд Европын албаны улсууд Япон энтергээд болоод ирэхээр монголчууд тэгээд заавал виз авдаг. Тэгээд Монголоос виз авахд жоохон хүндрэлтэй байдаг. Тэгээд Австралийн нэг давуу тал нь би ингэж харж байсан. Дэлхий рүү гарах бас нэг том хаалга гэж би Монголоос харж байсан. Яагаад вэ гэхээр Австралид явдаасаа ингээд амьдрах юм бол бусад улсууд руу одоо ингээд гарахад боломжууд нэгдэж өгнө. Би Австралиас визэнд орж болж байна. Европ руу бас жилийн өмнө бас би нэг Америк руу явчихад ирсэн. Тэгээд нөгөө бид нар хэцүү гэж боддог визнүүд маань Австралид ирэх юм бол ингээд нээлттэй болоод ирдэг байгаа. Тэгээд хэрвээ та Австралид амьдардаг бол визэнд ороход бол бас асуудалгүй шүү. Тэгээд аялахад асуудалгүй шүү. За тийм ээ, би бас энэ асуултыг асууя гэж бодсон. Хариултаж бас их сайн авч чадлаа гэж бодож байна. Тэгээд ер нь энэ аясан орнуудаас тэг хамгийн сайхан орныг яг ямар орн гэж нэрлэв. Яг түрүүн бас хэлэх шиг одоо бас тэгвэл одоо яг энэ удаагийн аялалч биш, ер нь өмнө аялж байсан орнуудаас ер нь хамгийн сайхан орн. За би одоогийн аялалд бас дуусаагүй байна. Цаашаа Парис орно, тэгээд Амстердам орох байхгүй. Тэгээд тэр хоёр бас ямар байх нөө надад их сонирн байгаа тийм. За зүгээр өнөөдөр хүртэл би нэх олон орноор аялаагүй гэсэн хэлэх юм бол би дахиад би Миланд л очимоор. Милан. За тийм ээ. Тэгэхээр бас блогийнхын талаар ирээдүйн бас төлөвлөгөөг нь асуунаа. Хаашаа аялах вэ? Ирээдүйн төлөвлөгөөгөө. Яа. Миний блог яг нөгөө цэвэр аяллаа блог бас биш юм байгаа юм л да. Зүгээр нөгөө хүмүүст одоо өөрсдийнх нь ингээд суудсан бодол байдаг шүү дээ. Анх одоо хаана төрж өссөнөөсөө хамаарад нэг хүнд ингээд хөдөлсгүйгээр нэг суудсан бодол гэж байх шиг байгаа. Тэгээд тэр бодлоосоо гарч чадахгүй саргаад ингээд дуусчих үедээ гэж би бас хаяа боддгийн. Тэгээд өөрөө ч гэсэн тэгж айдгийг би за ингээд энэ бодлоос өөр бодол те өөр ертөнцийг үзэхүүд ингээд байхгүй гэж бодоод дуусчих үедээ гэж бодоод ингээд аялаад ингээ хүмүүсийн хандлага, харилцаа, мэдрэмжүүдийг ингээд өөртөө хүлээж аваад амар тийм энэ дэлхий чинь ямар гоё уудам, уужим, хүний амьдрал ямар гоё том юм бэ? Зөвхөн миний энэ бодож байгаа бодол за зөвхөн одоо ихэнх хүмүүс боддог байх. Би ингээ нэг байртай болчихвол, эсвэл машинтай болчихвол тийм ингээ гоё болчих юм байна гэдэг бодол чинь зөвхөн бидний л бодол байхгүй. Тэгэхээр гадагшаа ингээд яваад аялаад хүмүүстэй ингээд ярилцаад ирэхээр тэр чинь бодвол юу ч болж ирж байгаа юм л да. Тэр байртай байна уу, машин байна уу, тэр бол зүгээр л ийд зүйлс болоод ирж байгаа. Хамгийн гол юм нь одоо хүн ингээд төрөөд өхийн хоорондыг 70-80 жил байгаад тэр хооронд зүгээр анхдагч хэрэгцээ хангах газартай л байж ивэл ингээд бүх хорвоо дэлхийг таньж мэдээд өөрийнхөө ингээд тархийг нээгээд ингээд яваад бүх зүйлийг үзээд дуусчихвэл гоё юм бодоо гэж би боддгийн. Тэгээд тэрийгээс үзгээд ингээд явдаг. Тэгээд тэрийгээрээ ингээд аяллаа ингээд хөдөөд явдаг байхгүй. Vivid Life-ийн цаашдын зорилго одоо ерөөсөө энэ миний энэ бодол зорилготой ингээд хамт явна. Хүмүүст мэдхгүй зүйлийг нь гаргаж үзүүлье. Би өөрөө ч
мэдхгүй байгаа юм олж нэ Мгм. гэж бодож байгаа. Тэгээд дараагийн аяллууд яг хэцүү байна. Гэхдээ би бол ерөөсөө мэдгүй газар руугаа л явна. Гол зорилго бол тийм. Ерөөсөө хаана юу вэ гэдгийг мэдгүй. За жишээлбэл Өмнөд Америкийн Перу улсын тэр хот гэдэг нээж мэдгүй хот ч юм уу тий. Ер нь тодорхойгүй дээ. Би гэхдээ хамгийн очиж үзэхийг хүсэж байгаа ойрын хугацаанд газар бол Өмнөд Америк. Гэтэ магадгүй Өмнөд Америк явж магадгүй дараагийн аялалд. Яа, том зорилгоодыг урдаа тавиад бас биелүүлээд тэрэндээ амлсандаа бодсондоо хүрч яваа ажигаараа маш их бахархаж байна. Баярлалаа. За тийм байна та. Ерөнхийдөө бид хоёрын бас подкастын маань хугацаа бас дуусах төгсөж байна. Тэгээд асуугаагүй бас асуулт байвал бас энэ сүүлийн хормыг бас адиад үлдээ. За баярлалаа. Тэгээд энэ подкастт орж оролцуулсанд маш их баярлж байна. Тэгээд за асуугаагүй зүйл хэлхийг хүсэж байгаа зүйл гэвэл одоо бид нар ингээд хэдий ингээд амьдраад ажиллаа хийгээд ингээд хүүхдүүдээ сургуульд нь хөргөж өгөөд ингээд гэр бүлийнхэнтэй харилцаж байгаа ч гэсэн хаяада нэг юм завсарлага хэрэгтэй юм шиг бас санагддгийн жоох ингээд юм бодох. Тэгэхээр нөгөө ахуй тал руугаа анхаарлаа хандуулцдаг. Зөвхөн одоо за өнөөдөр юу хийх вэ? Өнөөдөр ямар хоол идэх вэ? 7 хоногт хашаа ямар дэлгүүр орох вэ? Ингээл явж хахад чинь цаг хугацаа цаана ингээд усаал ингээд явж идэг. Тэгэл нэг л мэдхэд та 30 нас 40 нас хүрсэн байна, 50 нас хүрсэн байна. Тэгээд за одоо би ингээд өөр юм бодё аялаа гэдэг юм гоо хөвсөрсөн ч байх юм билүү. Жохон завсарлага аваад амьдралыг жохон өөр талаас нь хараад бодоод үзээрэй гэж зөвлөмөрөө. Тэгхийн бол та нарт айгүй олон гоётхон өөрчлөлт гарах хаа. Тийм шүү дээ. Яг үнэ одоо бас хүн болгоно л одоо ялангуяа Австралид амьдарч байгаа подкаст манаас Австралид амьдарч байгаа монголчуудад зориулсан байгаа. Тэгээд бүгд л өдөр болгон өглөө гараад орой өөртөө тус тусын ажлыг хийгээл амьдралын төлөө энэ өндөр өртөгтэй газарт бас survive хийхин төлөө бас ингээ явж байгаа боловч мөнгө чухал боловч бас яг Адягийн маань хэлдгээр та бас амьдралаа нөгөө өнцгөөс нь харж үзээд бас орчноо өөрчлөөд тэгээд ирсэн цагт бол илүүч бараг бүтээж чадхаар илүү өөрөөр амьдрах бас санаачлага бас гарч ирж болох юм тийм үү? Яг зөв. Та тэгэл ер нь Адя маань бас зүгээр л өөрөө бас мэдчихэд мэдрээд орохгүй бусдтай бас энэ мэдээлэлээ өргөх түгээх юмсан гэсэн бас нийт сайхан сэтгэлтэй бас Адягийн маань бас эрхлэн явуулдаг Vivid Life vlog нь бас Австралид ажиллаж амьдарч байгаа монголчуудын одоо боддгоос өөр амьдралд сайхан зүйлс олон байдгийг бас багч олоо бас бусдад эерэг зүйлийг бас харуулах зорилготойгоор хийж байгаа энэ сайхан үйл ажилд нь бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд ийм сайн дурын влог, подкаст хийдэг одоо бид нар шиг хүмүүст одоо урмын өгнүүд бас их ирч хүч өгдөг штэ. Тэгэхээр сонсогч та бүхэн бас уран үгээр бас булаад байвал одоо улам их сонирхолтой бүтээлүүдийг бас хийгээд байна гэж одоо хэлмээр байна. Яг зөв шүү. Ингээд бичлэг хийгээд хүмүүс ингээд яг лайк дарж байгаа, view үзэж байгаа. Тэнгуут ингээд комент хэсгээр ингээд юм бичээд надтай ингээд харилцаад явах юм бол надад бүр илүү гоё байдаг байхгүй юу? Тэгэхээр бас хүмүүс хэрэг бичлэг үзэх юм бол доор нь комент хэсэгт юу ч байсан хамаагүй. Намайг сайн хэлж болно, муу хэлж болно, шүүмжилж болно. Тэ хамаагүй зүгээр л бичиж байгаарай л гэж хэлмээр. Яг үнэ. Муухасаа сайнны нийтүүд бичиж байгаарай. Улам урам зориг бас өгч байгаарай гэж бас би илүү хэлмээр байна. Тэгээд мэдээж энэ сайхан үйл ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд Сидней хотоос 2025 оны эхний зочин болж орсон Vivid Life vlog-ийн Адя Мельбурн хотоос Mongolian Australia подкастын цацаанаар ярилцлаа. За тэгээд дараагийн дугаараар уулзъя. За тэгээд аялалд нь амжилт хүсье. Тэгээд Австралид удахгүй
гэр бүлтэйгээ сайхан цагийг өнгөрөөгөөрэй гэж хүсье өрөө. За баярлаа. Яа, баяртай. За баярлалаа.